байцгаана уу? Энд байна. За би та бүхэнд Матай 5-ын 15-аас 17 уншиж өгье. Хүмүүс дэнлүү асаагаад савны доор тавьдаггүй. Харин дэнлүүний суурин дээр тавьдаг. Тэр нь гэрт байгаа бүгдэд гэрлээ тусгадаг билээ. Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад тэнгэр дэх эцгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг. Хуулийг эсвэл иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болгохоор намайг ирсэн гэж бүү бодоо. Хэрэгсэхгүй болохын тулд бус харин гүйцэлтгүүлэхийн тулд би ирсэн юм аа. Матай 15-аас 17 дээр хэлсэн байна. Үнэхээр бид бол ертөнцийн гэрэл гэж хэлсэн. Бурхан бол үнэхээр өөрөө гэрэл мөн. Тэр Иесус биднийг хуулийг болон иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болохын тулд хуулийг бас иш үзүүлэгчдийг дэмжихийн тулд буюу тэдгэрийг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн гэдгийг юусоо мартаж болохгүй. Тэгээ биднэрт бас гэрэл байдаг байна. Бидний тэр сайн үйлсээс гадна бидний гэрлийг харах олонний өмнө харуулахын тулд газар доор биш тийм асаагаад савны дор тавьдаг, нуугдж тавьдаг, харин дэлгүүрийн сүрэн дээр тавьдаг тухай хэлсэн байна. Тэгээ өөрөө гэрэлтэй байхад бид харанхуй зүйлийг сайн хардаггүй л дээ, харагдахгүй. Харанхуй зүйл байхгүй болдог. Үүнтэй адилхан таа ч гэсэн бас гэрэлтэй зүйлүүдийг гэрэл рүү тэмүүлэх хэрэгтэй байдаг. За Иохан 8:12-аар тэгээд Есүс эдэнд дахин би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлтав. Тэгэхээр харанхуй дотор явахгүй гэж. Тэгэхээр зарим хүмүүс хэлдэг л дээ. Чөтгөрийг одоо би хармааргүй байна, өстой муухай гэж хэлдэг хүмүүс байна. Зарим нь болохоор бүр хармаар байна гэж тэмүүлдэг хүмүүс байна. Тэр харанхуй руу тэмүүлэх нь өөрөө аюултай зүйл. Үннээс холдох аюултай. Тийм учраас та харанхуй дотор би явдаггүй, та гэрэл дотор явдаг. Харанхуй сүнсний талаар би бараг заадаггүй. Санаар ерөө анзаарсан бол миний подкастын бараг 90% зөвхөн бурхны тухай л аа. Яг гэр оронд өгөх зөвлөгөө байж болох л юм. Гэтэ ерөөсөө Иесусийн тухай. Харанхуй зүйлийн талаар надад болгоомжлуулсан ишлүүд подкастууд байдаг. Жишээл би бозор сүнс харъя гэж юу хэзээ ч хүсэн төмөлдөггүй. Аим шиг кино үздэг гэж байгаа тал адилхан зүйл. Гэхдээ үнэхээр нүдэнд харагдаад хүн дотор сууж явах юм бол хөөжлөрхдөг. Гачин шаварсан шиг нууд гачин бүр өөртөө бүр юу яачихсан одоо тэгэхээр нуугддаг энэ төр юм зүүчихсэн хөдлөхгүй мөндлөхгүй болцсон эсэн шидийн бодос сусаа зөндөө сууж идэх хүмүүсийн дотор яг гадамжид байгаа бүх хүмүүсийн сүнсийг би хөөгдөдөг л та. Жишээлбэл өсчин байлаа гэж бодоход тан дээр ирсэн хүнийг л үсгэцдэг үстэй. Гадамжид байгаа бүх хүний үсийг л би өсчин юм чинь засаа гэдэг байдаггүй. Тэгэхээр эзний явуулсан дээр үнэхээр тэр хүссэн хүмүүсийг л цэвэрлдэг. Би жишээл нодлон жил басны явдлаа л да. Нэг пасттай явах шаардлага болсон. Тэгээд улаан цам ингээд дөнгөж уцаар асуусан ч уртаас ингээд шууд бузарсан харж ирсэн. Тэгээд таныг залбирчих уу гэл та хашилтаа муу гэл би асуусан л та тэгсэн чинь тийм гэснэ харж чадахгүй шууд нүдэнчлээ шууд зүүцсэнлээ. Бас нэг иш үзлэгч юмхтэй байна. Дөнгөж уцаа бол янжваа би энэ хүнтэй зарж нэг хамт ярьчих уу гэл камера ингээд хажууд шогсон чинь шар ногоон өнгөтэй могоо шууд харагдчихсан. Тэгэл намайг хинч хүч чадахгүй гэл урдаас одоо үгээр нөгөө могоо нь ярьж байгаа юм л та. Тэгэхээр үе үеийг чавдах юмуд бол байх уу байна. Гэхдээ би нэг тэр хүний доторхыг харъя гэл тэг хүсэл тэгж бол хардаггүй. Ядвал нэг тэгээд ах шаардлага байхгүй зүгээр хүн харах гэж байгаа л дотор нэг чөтгөр харчихлаа юм л да. Тэр тохиолдолд ер нь бол тэр хүн өөрөө хүсвэл хүн өөрөө хүсэхгүй өөрөө мэдгүй надад тийм байдгүй би ариун систем чи тийм байхгүй би өөрөө идэвхжүүлэлт хийдэг би өөрөө иш үзүүлэгч хүн ч гэдэг юм уу тэгдэг хүмүүс байдаг л та. Чи бараг хинбэ гэж ер нь доош нэдэг хүмүүс ч гэсэн зөндөө байдаг. Ер нь л бартам зантай хүн байх юм бол аюултай зүйл. Би бол их хөвчлэн эзэн надад таны таалт нээцгүй юу байна намайг цэвэрлж чөлөөлж өгөөч гэж бурхан яагаад гэвэл Иесус надад хөл угаасан юм.
биеийн цэвэр байсан ч гэсэн хөл яадаг үлээ бохирддаг гэж байгаа. Үнэхээр гэрлийн дотор ямар ч харанхуй сүдэр байхгүй. Үнэхээр байхгүй. Иесустэй хамт байх юм бол харанхуй байхгүй. Гэхдээ харанхуй сүдэржим хөлөө угаадж байгаатай адилхан бохирдох тохиолдол байдаг. Компьютероор бол та өөрөө бузар одоо янз бүрийн буруу файлууд татаад авчих юм бол вирус орох магадлалтай. Түүнчлэн бас анх төрхөд нь орж ирсэн зүйлсүүд маш их байдаг учраас тэр бүх зүйлүүдийг цэвэрлэхээс аргагүй байдалд ордог л доо. Тэглээгээд бурхан юу залбирдаг вэ? Бузар муухаас гэтлгийч гэж яг өндөр deliver me from the evil намайг бузар мууч төрөөс чөлөөлж өгөөч гэж хэлж байгаа юм. Намайг сорилтонд бүү оруулаач гэж байгаа. Тэгэхээр намайг сориоч энэ гэж байгаа нь зүр харанхуулуу тэмүүлж байгаатай адилхан байхгүй. Бартан байгааг хөх гэсэн үг байхгүй. Тийм учраас намайг сорилтонд бүү оруулаач гэж залбирч байгаа. Христийн залбирлыг сайн уншиж ойлгох юм бол үнэхээр даруугаар эзэнтэй хамт гэрэл дотор алхах тухай ярьж байгаа. Тэр харанхуулуу битгий хүсэн тэмүүлээрээ та бол өөрөө гэрэл гэдгээрээс мартаж болохгүй. Харанхуй гэрлээс айдаг. Гэрэл харанхуйг дийлдэг байгаа.